Сайн байцгаана уу? What's in My bag. За тэгэхээр өнөөдөр та бүхэн манай влогноос манай 3 хүүхэд сургууль цэцэрлэгтээ явахдаа цүнхэндээ юу авч явдаг болон Японы бага сургуулийн хүүхдүүдийн үүрдэг Батбүх цүнхний түүх хаанаас яаж эхэлсэнийг олж мэдэх болно. За мөн бусад сонирхолтой мэдээлэлүүд багтсан байгаа. Тийм учраас влогоо энэ дуустал үзээрэй. Тэгэхээр Японы энгийн сургуульд явдаг 2 дугаар ангийн хүүхдийн цүнхэнд юу байдаг юм бэ? За тэгээд мөн цэцэрлэгт явдаг жижигхэн босс бэбигийн цүнхэнд яг юу байдаг юм бэ? Тэд нэр ер нь Японд байдаг энэ хүүхдүүд өдөр тутамдаа юу сургууль руу авч явдаг юм бэ? Юу байдаг юм бэ? Илэг тий. Тэгээд бас нөгөө ээж boss baby хэлэхээр нөгөө ивэл хэлж байгаа. За ивэл хэлж байгаа. Манай гэрч өөрөөсөө нэг л босс байгаа бүгд. Тий. Миний охины бас тэлдэг үстэй. But I'm the regular boss. За миний охин цүнхээ авдаг тий. За энэ нөгөө нэг Японы хүүхдийн цүнх. Энэ юу гэдэг нэртэй лээ? Рандасэро гэдэг нэртэй. Years. Чи сургууль дээр ингэж суух хэрэг гард юм уу? Well, no. Япон хүүхдүүд бол ерөнхийдөө л ингэж сууж өвдөхгүй юм яах вэ? No. Or even if it hurted, I would just Гүрийгээ. Миний охины цүнхэнд юу байна? Өмнөд гаргаад үзчих. Та хэлээд тэр пенал гаргаад. Пенала. За чиний пеналд юу байдаг вэ? Харандаа. Тэгээд бас боловсруул. Тэгээ үзүүлэгч байдаг тийм. За тэгээд нэг юм Монголоос нэг ялгаатай нөгөө Монголын хүүхдүүд маань дандаа үзэгээр болон бид нар ч балаар очдаг штэ нэгдүгээр ангийн хүүхдүүд тэр тусмаа нөгөө үзгэн балаар очдаг тийм. А Японд бол хүүхдүүд дандаа харандаагаар очдаг. Яагаад харандаагаар очдог? Буруу хийчихвэл нөгөө ингээд үзгээр биччихэл жоохон арилгаж чадахгүй. Тийм, арилгаж чадахгүй. Канжирэш нөгөө хансны дэвтэр. За чи хансны дэвтэр үзүүлдэг. За энэ миний охины хансны дэвтэр. Та нар хардаа энэ харж байна уу? Улаан яриас хараач айзаа. За энэ юу вэ гэхээр энэ нөгөө нэг буруу байна гэсэн үг биш шүү заяа. Энэ ч нөгөө зөв гэсэн үг. За яадаг вэ гэхээр Японы ингээд нөгөө юм тэмдэглэгийн аягүй өөр юм байлээ. Та нар санахуулж хэлэхэд Монголд бид нөгөө нэг зөв байна гэхдээ нөгөө ингээд тиклдэг штэ. Одоо ингэж нөгөө ингээд зөвлөдөг. За буруу байна гэхээр зурдаг тий. А тэгсэн чинь Японд эсэргээрээ зөв байна гэхээр ингээд бүрэн хэлчихдэг. Тэгээд бас бүгд зөв байвал иймэрхүү нэг нижинамэ мару тэгээд ханамару эсвэл ханамару чочо. Ханамару гэдэг нь одоо бүр цэцэг марк юм. Одоо энэ бүрэн хийгээ зүгээр зурхгүй байх юм шиг цэцэг марк юм болгож зурдаг. Тийм. За ийм жоохон өөр юм байлээ юмнууд. За миний охин тэгээд сая яасан бэ? Өндөр ханамару харагдлаа тий. Тэгээд замгэрэн чиний хамгийн дуртай хичээл чинь юу юм? Тоонтой сайн тий. Яг ээж нь ч гэсэн тоонтой сайн. Монголчууд угаасаа толгой сайн тий. За өөр. За тэгээд энэ нөгөө нэг ханжийнхын юу байх шиг байна тий. Тэгээд өдөрт нэг нөгөө нэг юу үздэг юм. Өдөрт нэг одоо хан зурсаг үздэг. Тэгээд тэр хан зурсгээ яаж бичих талаар ингэж юу ячтай. Тэгээд бас нөгөө ханснуудаа ингээд нэгдүгээр анги ахад сургуульд ирээд иймэрхүү ханз нь бол ганцхан нэг ханзыг сурах байхгүй юу? Өдөрт нэг ханз бичдэг байсан. Тэгээд бас гэхдээ нөгөө 2 дугаар анги олцоод 2 дугаар анги олцоод иймэрхүү хоёр ханзнуудыг нэг өдөрт сураад гэхдээ жоохон байж байгаа нөгөө багшнууд ингэж бодсон. Нөгөө хүүхдүүд хоёр ханз сурахаар жоохон нэг их ханзнуудыг сурж байгаа гэж бодцоод тэгээд нэг болгоо багсгсан. Тийм. Миний охин тэгээд ханз цээжлэх хэцүү байдаг.
тийм ээ нөгөө тест хийхэд жоохон хэцүү байдаг. За энэ юу вэ? Оо. Юу яадаг юм яах вэ гэж зөвч. Нөгөө унсан юмудаа ингээд хийсэн шүү гэд ингээд бичдэг аахгүй юу? Нөгөө сайнуудыг хийгээд энэ нөгөө нэг ингэдэм байлаа. Гэрийн даалгаварт Монгол хэл математикийн даалгавраас гадна өдөр болгон нэг одоо сэдв юм уу үлгэр юм уу унших. За эсвэл ээж автайгаа нэг ярилцах гэдэг ингээд сөүлжлүүд тийм даалгавар. 2人とも悲しい気分で玄関の前に腰を За тэгээд тэрийгэ хийчихээр нээж аав нь хийсэн шүү гэдэг ингээд ээж аав нь орон гар усыг зургаад багш нь бас тэрийг баталгааж аваад таньдаг. Тийм. Гэхдээ тэгээгүй бол нөгөө багш ингээд асуудیں۔ Чи хийсэн үү гэд асуудаг. Наад Японы сургуулийн нэг Монголоос ялгаатай юм надад юу санагдсан гэхээр за магадгүй Монголын бас хүмүүс байдаг баг. Ийм нөгөө эцэг эхийн ийм харилцах дэвтэр гэж байдаг. Эцэг их багшийн тэгээд ээж аав нь ингээд хэрвээ шаардлагатай авчрах юм хом тийм юмнууд байх юм бол за мөн гэрийн даалгавар гэх мэтийг ингээд өөрсдөө багш нь бичдэггүй юм шиг байлаа. Өөрсдөө багшигаа хэлэхээр нь бичдэг юм шиг байлаа тийм. За тэгээ нэмэлтээр ингээд нөгөө анхааруулах юм байх юм бол ингээд цаасан дээр ингээд бичээд ингээд юу ч нэг ковид дөнгөж эхэлж байгаа үеийн сурагч байхгүй юу. 1 сард 12 сараас ерөнхийдөө хүчийг авч эхэлчихсэн. Тэгээд тэр жилийн дараа 4 сард нь сургуульд орчихсон. Тэгээд сургуульд орсон цагаас эхлээд ингээд нөгөө юунуудаа халуунтай байна уу биеийн байдлаа ингэж өдөр болгоо ингэж тэмдэглэж Японы сургуульд явж байгаа. Тэгээд энийг бол мартахгүй заавал тэмдэглэж явдаг тийм. Тэгээ ямар нэгэн завьртай авах юм бол тэр хөвт хичээлтэй авахгүй. За Японд бол нөгөө ерөнхийдөө ковидын үед бол сургуулиуд хаагаагүй үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байсан. Хүүхдүүд хичээл бол тасалдаагүй. Тэр дээрээ ийм малгайгаар ижилдэг. Гэхдээ энийг гадаад тоглохдоо бие тамирт орохтой хүмүүстэй юм шиг байсан тийм. Тийм. Чи юмсээ яа, тэгээд энэ нэг юу юм бэлээ. 2 юм өгтэй reversible заяа. Эндөө 900 г орчим хийдэг байхад 900 г. За дээрээс нөгөө түрүүний баахан дэвтэр номнуудаа хийгээд тэгээд юмнуудаа хийчихээр нэлийн хүнд болчдаг. Тэгэхээр нөгөө жоохон охиноо яах бол гэж амар айжсэн. Гэтэ чамд энийг өөрөө явахад хэцүү байдгүй. Хүнд байдгүй. Хэцүү биш. Одоо ингээд 2 жил болсон юм чинь. Тий, 2 жил болоод одоо бассан. Тэгээд ээж ах хоёр харсан тийм нөгөө энэ цүнх нөгөө эдлэгээ аягүй сайн даадаг болохоор 6 жил нэг хүүхд үрд юм билээ. Тэгээд эхлээд цүнхэнд хүүхдээсээ том байжгаад 6 жил болоод ирэхээр 6 дугаар ангийн хүүхд нь тийм цүнхэн жижигхэн хүүхдэн том болсон. Нэг амар нэг жижигхэн нуран дээр нэг жижигхэн дөрвөлжээ юм ингээд үүссэн юм шиг явж байгаа юм лээ тийм. Японоос гаралтай цүнх биш юм байлээ. Судалсан чинь энэ нөгөө юм барууны Европын орны одоо цэргүүдээс анх японочууд санаа авч анх хийжсэн заяа. Юу? Цэргийн цүнх. Тийм цэргийн backpack байсан байгаа байхгүй юу. Тэгээд анх тэрнээс санаа авч анх хийжсэн. Тэгээд анх энэ чинь Японд нөгөө нэг Японыхаа 123 дахь хаан гэсэн байгаа. Эзэн хаан Тайшо гэдэг хүнийг сургууль жоохон байгаа. Тэгээд сургуульд 1-р ангид ороход тэрэнд ингээд бэлгэлжсэн байгаа. Тэгээд тэрнээс хойш энэ цүнх одоо Японд аяар ерөнхийдөө алдартай болоо. Ингээд ийм цүнх хүүхд байгаа юу? Байхгүй шүү дээ. Тэгээд энэ дээр хардаг ийм кушнтэй тийм айгүй зөөлхөн. Тэгээд ийм ингээд харахад ингээд амар хүнд амар хатуур харагдаж байгаа боловч өөрөө явхад айгүй нэг дэвтэйхэн. Тэгээд дээрэс нь мөрөвч энэ ийм өргөн болохоор нөгөө даацыг зөв хуваарлт юм байна гэж би харсан. Анх бол энэ зүгийг бол бүр ахаа ширээр хийжсэн юм билээ. Өмнөний хувьд бол ерөөсөө энэ чинь бараг 20,000 йенээс эхлээд 100,000 йен гэдэг чинь. За Монгол мөнгөөр нэг 500-600 мянган төгрөгнөөс эхлээд яг цүнхээ харахад одоо 100,000 йен гэдэг чинь юм бэ. 2 сая хэвэн 3 сая. За тийм орчим үнэтэй байдаг юм байна. Байдаг. Японд амар их бороо ордог тийм. Японд аюул бороо ороод тэгээд нөгөө хүүхдүүдийн хичээл ном, дэвтэр ном ингэж ногрох магадaltaй. Яагаад гэвэл Японы хүүхдүүд бүгдээр ингэ сургуульд алхаж явдаг. Тийм. Хүүхдийн нөгөө эрүүл мэнд талаасаа хэрэгтэйгээд тэгээд алхаж явж байхад нь гинт бороо хаягтай учраас дэвтэр номыг норохгүйгээр ус нэвтэрдэг. Тэгээд ээж нь дээрээс нь унсан чинь энийг өчтөд ингэж хүүхд чи үүртэй. Тэгээд чи үүртэй. Хоошоо ингэж гинт савж ингэж унах юм бол ингээд толгойн газар бүхэл хамгаалдаг юм. Чи курсын орж. За
нөгөө нэг Японд ч амар их нөгөө earthquake болдог штэ. Тэгээ газар хөдлөлт болдог. Тэгээд тэр үед толгойноор ингээд барьдаг гинэ. Ярианда тэгээд ингээд нөгөө нэг толгойн дээрээс чи юм унахгүй хамгаалалт болдог гэж. Only to have the strength to hold it. Yeah. In place. Yeah. За тийм юм байдаг ахны. За тэгээ хамгийн сүүлд нэг авчаадаг юм нэ тий. Энэ болохоор нөгөө нэг манайхан мэдж байгаа гэдэг. Энэ нөгөө нэг юу шүү. Нөгөө гинтийн одоо янз бүрийн хүмүүс strangers тий ингээд тий таних одоо аюултай танихгүй хүмүүс ингээд хэрвээ таарж мараад эсвэл хүүхдэд янз бүрийн туслалцаа хэрэгтэй болох юм бол энэ цэнхэр уянаас ингээд доош нь татгаад амар чанга дуурдаг. Одоо бол татаж үзүүлж чадахгүй. Одоо нөгөө орой болсон болохоор Тийм тэгээд хажууд байлаас ирэж тий. За ийм байдаг ахнэ. За тэгээд одоо удахгүй юу яа. Ингүүнээ ивэл хоёрын цомог тийм тий. За энэ 7 хоногт гарсан бид хэдийн амьдралд өөрчлөлт орсон нэг зүйл бол сүүлийн 1 жил 7 сарын хугацаанд ковидос болоод гэрээсээ ажиллаж байсан нөхөр маань одоо офис руугаа явж офис дээр ажилладаг болсон байгаа. Ингээд аавдаа ажлын томоос том амжилтыг хүсье. За одоо энэ жоохон мамагийн цүнхэнд юу байдгийг сонирхъя. За тэгэхээр 2 настай мамагийн цүнхэнд багш болон эцэг эхчүүдийн харилцах дэвтэр, за мөн эрүүл мэндийн хуудас, за гарын алчуур, шүлсэвч, за 2 удаа хоол иддэг байгаа. Тэгээд 2 шүлсэвч, за мөн байнгын хэрэглээ болох живх, 1 удаагийн солих хуртас, мөн ковидос болоод гэрээсээ өөрсдийнхөө одоо шингийн мух аягыг авч явдаг болсон байгаа. Өдөр болгон үнийг угааж цэвэрлээд өөрөөр аяг авч явдаг. За ийм зүйлс байдаг ахны. За одоо бүгдээрээ ингүүнийгийн цонхыг сонирхъя. Миний охин нөгөө тусгай сургуульд явдаг болохоор ерөнхийдөө заяа ивэл хоёроос арай их юм авч явдаг. За алчуур сүрсөвчнээс гадна уух усаа авч явдаг. За мөн живх байна, за салфетик байна, за даруул нөмрөх одоо алчуур нөмрөг нь байна. За мөн шүд цэвэрлэгээний сойзнууд, за мөн зориултын одоо ингэж нөгөө хамар ам тавилдаггүй юм каткап буюу ийм аяг хэрэгэлдэг. За уухан мавуудаг аяг, халбаг гэх мэтчлэн ийм зүйлсийг авч явдаг. За тэгээд миний охин нөгөө сургуулийн автобусаар явдаг болохоор ерөнхийдөө Японд ч бас байгалийн гамшиг ихтэй ямар ч удаа саад бэрхшээл тулгарч магадгүй учраас замд нь одоо 1 удаагийн ус, за ингээд богино жоохон идэх юм снэк марк юм авч явдаг байгаа. За заяа ивэл хоёроос ялгаатай та бүхэн харж байгаа энэ алюминиум blanket буюу одоо нөгөө тугалгын хүнжил гэж байгаа. За энэ нь болохоор нөгөө галт шатахгүй материалтай. За ямар нэгэн байдлаар ингээд гал мал гарсан тохиолдолд хэрэгэлдэг юм шиг үлээ. Энийг одоо emergency kit маягаар авч явдаг байгаа. Үүдийн тэгээд тэрэн дээр нэмээд ийм том одоо эцэг гэх юм бас харилцах дэвтэр авч явдаг. За та бүхэн хараа Японы багш нар ийм хөөрхөн сэтгэлтэй хавцыг нөгөө цүнхнээс гаргаж ирэхэд төвхтэй байдаг учраас ингээд ийм бариул хийсэн байна. Тэгэхээр амархан аргаар бас ингэж сэтгэл гаргаж юм хийж болдгийг бол Япон багш нараас би зөндөө харж байгаа. За та Японы домино пиццаг харах уу? Нэрэ. Өнөөдөр уг нь бүтэн сууд тэгэхээр нэг өдөр жөнгөө юм хумуугаад гэр орноо бүгдээрээ цэвэрлээд гадуурлаар яваад ядарсан учраас пицца яачлаа. За дандаа ийм түргэн хоол бол иддэг байгаа. Хаяа яах вэ тий? Don't forget to subscribe and like our video. Bye bye.